хүргэж байгаа. Баруун уртын бахархалт аваад нэвтрүүлгээ бэлтгэн хүрэхээр бид нар бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт бол баруун урт цомын 4-р агийн иргэн оролцож байгаа. Тэгэхээр бид нар бас манай нэвтрүүлгийн зочин яагаад сонгох болов? Бас энэ нэвтрүүлгийн зочны онцлогийн тухай. Баруун урт цомын засаг даргын хамгийн газраас санаачлан зохион байгуулж байгаа баруун уртын бахархалт аваад нэвтрүүлэгт энэ удаа 4-р агаас төлөөлөн Сүхтөржин Гомсрон ахыгаа оруулж байгаа. Гомсрон ахыг бол манай аймгийнхан андахгүй мэдэн залуу цагта эрүүл мэндийн газрын эрүүлийн хамгаалахын даргын жолоочоос эхлээд түргэн тусламжийн үйл ажиллагаа түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан хүн амтынхаа эрүүл энхийн төлөө олон жил хөдөлмөрлсөн. Одоо хөдөө аж ахуйн салбарт үр хөвгтдээ үлгэр дуурайлуулан манлайлан ажиллаж хөдөлмөрлж байгаа манай багийн Ахмад хөдөлмөрч Ахмадуудын нэг юм аа. Ийм учраас бид нар энэ удаагийнхаа нэвтрүүлэгт Гомсрон ахыгаа оруулж байна. Ингээ та бүхэн баруун уртын бахархалт аауд нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү? Баруун уртын бахархалт аауд нэвтрүүлэг маань үзэгч та бүхнийг баруун урт цомын 4-р агийн Ахмад Гомсрон ахтай уулзаж байна. Тэгэхээр Гомсрон ахын маань хувьд бас Сүхбаатар аймгийн баруун урт цомын сайн малчин. За ер нь их ажилсаг хөдөлмөрч юм мундаг хүн байгаа. Тэгээд Гомсрон ахтайгаа ярилцъя. Тэгэхээр Гомсрон ах маань хаана төрж өссөн бэ? Сүхбаатар аймгийн Халзан сумд төрж өссөн. Халзан сумд төрсөд багнасаа аав ээжийнхээ гар дээр өнгөрүүлээд сургуульд Халзан сумын баг сургуульд ороод тэгээд он сургуульд аймаг дээрээд тэгээд он сургууль төгссөн дөө. Аав ээж нь ямар хүмүүс вэ? Миний аав ээж малчин усгасаа. Манай аав нэгдэл Халзан сумд нэгдлийн ядуу хариулж байсан. Тэгээд надыг сургуульд орох үеэр бол суман дээр очиж сумын ядуу туслаханд бариад ажиллаад ээж маань худалдаалгын ангид хөдөлтөгч эмнэлэгт асрагч зэргийг хийж байгаа. Тэгэл аймаг руу ирцгээсэн дээ. Амбал одоо аав дөрүүлээ дүүтэй. Тэгээд аав дөрүүлээ. Басад. За тэгэхээр таны хувьд бас хантай хизээ учирч байв. За одоо хідүүлээ болоод байна. Амбал одоо өдөр би хантайгаа 78 нас гэж. Дөрвөл болсон мэт шин. Тэгээд 5 хүүхэдтэй. 4 хүүнийг охинтой. Хүүхдүүд маань тус ажил хийж байгаа. Том хүү Сүхбаатар аймгийн тамгын газар ажилладаг. 2 дахь хүү Гүр аригч аав нь Улаанбаатар хотод Жингэлтэй дөрөвт ажиллаж байгаа. Одоо Улаанбаатар хотод нийслэлийн тамгын газар ажилладаг. Боловсрол соёл хариуцсан төсмөд ажилладаг. Дунд хүү аймгийн ядарт байж Ганбаатар гэж хөдөө мал дээр байгаа. Тусдаа. Тэгээ баах амар цогт мөн аймгийн ядарт байж үдэд ингээд цог байна та. Отхон охин нэг охинтой охин маань аймагт ажилладаг. Аймгийн дөрвөлж компанид зөвшөөрөх орнд ажилладаг. За тэгэхээр таны хувьд бас цэргийн албаа хаана аж энэ нэвтрүүлэг маань бас Монгол улсад орчин цэргийн зэвсэг төвчөө үүссэн түүхэн өдөр Монгол цэргийн өдөртэй холбогдуулж үзэж байгаа. Тэгэхээр таны хувьд цэргийн албаа хаана хааж байв? Тэр үед бас 3 жил хахад ямар байсан бэ? Цэргийн албааг Улаанбаатар Матуудлагын 1-р баригад гэж байсан. Тэрний их оны ангид цэргийн албаа хаасан 3 жил хаасан. 3 жил хаартаа жолоочийн мэргэжлэр жолооч хийж байсан. Нэмэгдэл хаасан да. Хэр хурдан өнгөрсөн 3 жил? 3 жил гайгүй. Би ч нэг жолооч байсан учраас цэргийн ихээ өнд бол сайхан байсан. Тусгай арт тээврийн салдаач тэгээд дандаа тусгай ажиллаар явна. Одоо нэг жил болсон танд ямар санагддаг вэ? Яг нөгөө залуучууд мөнс яг та нартай адилхан бас цэргийн эх орноо хайрлах юм сэтгэлийг цэрэгт яваад хаагаад энэ сэтгэлээ бүрэн авч чаддаг гэж одоо яг цагийнхаа юугаар л яаж байгаа юм чинь тэгээд тэр тухайн үед мөн тэр 1 жил ч 3 жил ч байж адилхан л да. Цэргийнхаа дөрөв юм заагаад л тэргээрээ л одоо хүмүүс цэргийн алба хааж байгаа болохоор адилхан 1 жил ч адилхан 3 жил байх л да. Тэгэхээр таны хувьд энэ цэргийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ? Бас өөр хүүхдүүд нь таныг яаж баярлуулдаг вэ? Яг тэгээд өөр хүүхдүүд ирээд идүүл нэг жигнаад тэгэл өнгөрөн дөө. За тэгэхээр та хизэнээс эхлээд энэ мал дээр гарч ирсэн. Ер нь хаана ажиллаж байв?
Би цэргээс хадгалж ирээд эрүүлийн хамгаалах газарт аймгийн эрүүлийн хамгаалалт ажиллаад эрүүлийн хамгаалах газар чинь тэгээд нэг автогарааш гэж байсан. Автогарааштай жолоочоор ажиллаад тэгээд түргэн тусламжийн их явсан да алсын түргэн хэрэг өсөж байсан. Тэгээс үлдээ тэгээд одорсон за тэр яах вэ? Сүлдээ эмнэлэг эрүүлийн хамгаалах газартаа ажиллаж байгаа тэгээд гарсан да. Тэгэхдээ гарахаж байгаарсан мал жоохон эрхэлж байсан. Өсөд морин дуртай болохоор мор их дуртай ч мор энэ адам алдаа жоохон снайк цааш нь болоод хүүхдүүдтэйгээ тэгээд амжаад мал ягаад малыг би ч одоо 34 жил эмнэлэгтээ ажиллаад итгэв. Тэгээд энэ төөрийн болцонгууд нь тэгээд 4-5 жил бас мал аж ахуйн өдөө чиглэсэн л дээ. Тэгээд маллаад нэг 12-3 жил болж байна. Тэгэхээр бас таны хувьд бас их чухал үүргийг гүйцэтгэдэг байжээ. Өвдсөн сандарсан юм хүмүүс үргэлж одоо дууддаг баг. Тэгээд энэ үед бас таны хувьд одоо юу гэдэг бэрхшээлтэй ч гэдэг юм эсвэл энэ хөгжилтэй зүйл тохиолдож байгаа юу, машин техниктэй холбоотой ч гэдэг юм уу, төрний дуудлага. Ямар ч бас ийм нэг зам аягүй сайн мэддэг баг тий. Одоо тэгээд дуудлага газрын төргийн жолооч гэдэг чинь байнга бэлэн байна. Бидний чинь тэгээд энэ бензиний чинь бэлэн байлгаа тэгээд гараж тэрэг бэлэн байна. Дуудсан цагт л очгоод одоо энэ бушаачлаар аваа шин. Тэгээд төргөн ирнэ ирээд тэгээд эмчээр аваад дуудлаганд явна. Ер нь бас дуудлагч бас заримдаа сайхан л даа. Яваад ирэхээр хөгжилтэй гэдэг шүү дээ. Бас сайхан үний юу авраад аим авраад явах. Ер нь бас яаралтай алсын төргөн гэдэг чинь бол дандаа л найтар юм яарал юмд очиж шүү дээ. Тэгээд санаатай байдлаар нэг эмнэлэгтэй хүрэхгүйгээр төрөх ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл тохиолдож байна. Тохиолж байсан. Аймгийн төв дээр нэг ойрхоо нэг зайд тохиолж байсан нэг. Тэгс нэлийн тэтэй 20 хэд онд л баг. Замтэрс. За тэр үед бас эмчийнхаа туслах хийгээл явсан. Эмчийн туслах юм шүү дээ. Ер нь дансын төргөнд очиж эмчтэй хөвөл очноос тэр тухайн үед юунд ч очиж болно шүү дээ. Өөрийнх нь л явна шүү дээ. Тэр нэг том дуудлагууд бол өөр л дөө. Баргадаар явдаг дуудлагууд байдаг. Тэдгээр л өөр. Зүгээр нэг жирийн дуудлагууд нь төшиж төрөх хүн төрөл дөндөө харна шүү дээ. Одоо гарцааг өртөн төрүүлж авчих хүн төр ажил гараад. Тийм юм бодлоо ил байдаг. За тэгэхээр хоёлаа одоо яг мал малж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ өвөл хэр үнэтэй сайхан өвөл болов. За малын төлж эхэлсэн үү? Энэ өвөл сайхан өвөл бол яалаа үлжлөө тэгээд одоо сайхан аварч жоо хаврын донсраад. Мад арай л төлдөг. Ер нь ганц нэг өхөр үнийн мал бол төлж байна. Хон арай хөнгөтэй өрөөг байна. Одоо ингээд 20 дөрөлж яан төлсөн дөө. Өөр байдаг бах. Тэгээд энэ жилийн хувьд бол ерөөсөө засгүй юм уу лээ. Энэ жилийн хувьд засгүй одоо сайхан цас байхгүй ер нь тэгээд сайхан өвлөдөө бас дулаа. Тэгээд ходог усны гачаар нэг гарсан гоноос өөрөө нэг өрмөн удагтай явсарч тэгээд. Атлан жил давгүй. Гэж өөрөө бас нэг бат баттай тэгээд бас тэнд очиод бас жоох юм бэлдчихдэг. Өөрөө хатангаа жоох яач. Их ажиллаг сайхан хөдөлмөрч Ахмадтай үзэж та бүхнийг уулзаж байна. Тэгэхээр бас таны хувьд одоо сүүлийн үед энэ малчид маань одоо нэг амьдрал нь юу гэдэг те эрэхтэй нь маллаад эмэгтэй хүүхдээ аваад сургуультай төв барааддаг ч гэдэг юм уу те. Энэ тал дээр ер нь та ямар хөө байр суурьтай байдаг вэ? Ер нь одоо дээр үед бол бас энэ Монгол улс одоо бас бүх иргэндээ боловсрол эзэмшүүлэх тийм л одоо юутай юм чинь. Тэгээд яг тэр чинь цагийнхаа ихээр одоо тэгээд бас дээр үуч одоо байр одоо хөгтөд дотор суманд дотор байранд суулгадаг л байсан. Аюун дээр одоо тэр чинь бас байж л байгаа асуудал л да. Хүүхдээ аваад нэг нь одоо байр сам хөрөлцөхгүй одоо нэг нь хүүхдээ аваад бас суманд төвдөр аймгийн төвдөр байх л одоо амьдралын л одоо шаардлага. За тэгэхээр таны байр суурийг сонслоо. За тэгэхээр цаашлаад сумын сайн малчны болцлыг хизээ хангаж байв. Одоо таны одоо мал малж байгаа арга барил магадгүй өмнө нь таны аав ээжийг мал малж исэн арга барил бас өөрчлөгдсөн баха. Цаг уур нөхцөлийн хувьд бас өөр болсон бах. Тэгэхээр таны одоо мал малж байгаа арга барилаас манай залуу малчдад яа хот миний аавч бас одоо малж ил байсан, хонч малж ил байсан миний магад бол бас одоо актер малчтай байх байх. Ер нь одоо тэгээ сентент юм сонин ном харна. Бас тэгэл янз бүрээр л одоо яана л да. Гэхдээ одоо цаг нь сайхан байгаль нь одоо гоё болж тэгээ юм хүмүүс одоо ачаад цогцол нэг баг одоо байгаль цаг уурын эрсдэл багтай болохоос тэгээд малчин тэгээ сайхан л
өсч өрж штэ. Надаа хязаа сумын сайн малчин болсон байна. 17 онд сумын сайн малчин 1000 малчин болсон. Давхар өстэй. Манай нэвтрүүлгээр үргэлжлээд гомсроо ахын маань уяан дээрээс хүрч байна. Тэгэхээр гомсроо ах манаас энэ уяан дээрээс анх уяач болж ирсэн аа бас анхны амжилт хурдан морныхаа амжилтын талаараас иргэн дурсав. Би ч одоо аавыгаа дагаад мөр үйж жагаад 8 дугаар ангийн хүүхэд байхдаа наг цагийнхаа нэг хонгор үрээг үйж суманд 9 даруулаад тэгээд дараа жил нь соёл азраг уяад суманд төрүүлсэн шүү дээ. Миний анхны одоо мөр үйсэн. Тэр одоо мундаг сайхан багтал байсан. Одоо миний ээж төрсөн дүү царин балтаг гэж одоо халдсан сумын сайхан өвгөн байсан. Одоо бурхны оронд явцсан. Одоо хүүхдүүд нь одоо Бачаргын Чулуунбат гэдэг тэр сайхан залуучууд мөр үйж эрдэм суралцаад явж байгаа. Тэгээд тэр цагаас ахуулаад моринд ороод тэгээ өөрөө дараа нь аавынхаа одоо өдөөж өгсөн энэ сайхан хордон буйныг бас тасалдагвал дээр нь бас үржүүл хийгээд одоо сардгуулаа сайхан үйж байна. Миний сайхан хордон хөлгүүд жаавынаас нь одоо үе залгамж урдад ирсэн хөлгүүдүүдээс сайхан байна. Миний одоо тэр хонгор миний тэр үйж анхны үйжсэн хонгор цагны төл хажуу азраг байгаа. Тэр хажуу азрагаанд би одоо их сайхан ясал да. Тэр хажуу азрагаас маань нэг одоо морины юу ярихад сайхан сонир болгоо ярихад бас цөөхөн тэр үуч одоо социализм үед цөөхөн малтай байна. Тэгээд аав маань эдэн одоо өгөөд тэгээд тэрийг үйж жагаад нэг давхад ирсэн чинь нөгөө чинь хөлн гачин болцсон байх юм. Энэ яа гэсэн чинь гуйн ингээд төө хоёртой газар ангаачих. Тэрийг одоо имчилээд хүүхдүүд миний том ууч одоо бас гайгүй том болчихсон байсан. Тэгээд энэ ээжтэйгээ хөл имчилж жагаад тэр адрага сайхан имчилсний одоо буян энэ их олон одоо энэ сайхан хордон төрүүлсэн одоо бахархаж боддог шүү дээ. Ер нь уяачнаас нөгөө малчин хүнээс дахин одоо хүч хөдөлмөр зүтгэл бас ордог баха. Тэгэхээр таны хувьд залуу наснаас юм хурдмаар байсан. Тэгээд зөндөл одоо тийм алмаарынхаа өнгөртөө гизээд хийх чаддаг. Энэ үед бас та хэрхэн даван туулж ирсэн байна. Ер нь одоо тэгээд өөрийн л сонирхол бас санаасаа авиас ч гэдэг сонирхол төглөгцөөс тэрийг харж байгаа л бас яа. Ер нь одоо сайхан л да. Энд ч одоо энэ их сайхан адуугаар ингээ бахархаж арга байхгүй. Одоо миний санаас өнгөрдөг жилийн улсын наадамд унган хамгаалтай одоо адуу маань улсын наадамд төрүүлсэн шүү дээ. Бид таль ингээд тэрийг би одоо худалдаа авсан юм байна. Бэлгэнд өгс адуу. Тэгээд одоо чөлөн зангаас авахулаад одоо тэр говь Угтаа суманд Төв аймгийн Угтаа суманд төрүүлээд бас хинтийн 16 оны хинтийн үсэд би өөрөө үйж дөрөвт оруулж энэ төр байсан. Одоо тэр сайхан адуунууд нь байдаг. Манай тэр наг цахын хэмээн адуу бас сайхан урдан наг цахын маань тэр хөө Бачаргал гэж одоо энэ халдсан суманд сайхан сайн аймгийн сайн авраг малчин болсон залуу. Тэр ингээд тэдний хөө Чулуунбат гэдэг одоо сайхан мөрөнд дуртай энэ багийн дараа хэдий халдсан суманд. Тэр энэ төр гэдэг одоо сайхан хэдэн адуу юм. Тэр ч бас нэр гаргаж байна, юуч гаргаж байна. Миний хөвгтөж гаргаж байна. Одоо ингээд энэ адуугаараа энэ хоёр одоо наг цахын маань одоо миний аавын одоо юу хоёр бас ингээд сайхан адууны хон үржил гарч одоо сайхан хурдан буйныг л одоо улс дээр тарилаа шүү дээ. Энэ нэг сайхан байдгийг. Тэгээ одоо миний сайхан уян дээр байгаа мөрдөд миний цааш халдсамаар бас аймагт хэдэд орсомороо. Тэгээд өнгөрдөг 100 аймгийн ханаад 8 дороод Мөнгөнбаатарын маань гарцхын наадамд одоо сайхан төрүүлсэн. Ер нь нодон ч одоо бас нэг сайхан бахархал боллоо шүү дээ манай аймаг чинь. Манай аймгийн нэгтэй азар ер нь сайхан жижигхэн Монгол адуу төрүүлж бахархуулж дээр нь гарцах мөнгөө маань гарцаа авч бас начинтай явуулж манай аймагч одоо нодонгийн улсын наадмыг чимлээ шүү дээ. Манай аймгийн чинь тий. Тэгээд тэр сайхан наадмад миний халзамаар сайхан төрүүлсэн дуугаар аймагт. Тэгээд одоо сайхан аавынхаа мөрдийг одоо яасан маяг тасдахгүй л ингэж дээрнээс өөр хөвгтөд оргож миний хоёр хөвгтөө гарч хоёулаас морин дуртай. Хоёулаа сайхан аймгийн алдарт байж болсон. Тэгээд бас түрүү ярьсан одоо манай гал гэж сайхан галын уяач нар байла. Сайхан дээр сод байна одоо норд ас ирсэн түрүү Ганбаатар гэдэг оронтой маань бас манай бод найз байна. Их хурдан гişүүн байсан. Улдаан найдан тэгээд эдэж бас бид нэг самар үйж байлаа. Хөдөө хинтэнгийн хэдээ 2006 онд их Монголын бас байгуулсан 800 жилийн яваар хинтийн бүсийн наадамд одоо бас цог явж байсан. Тэгээд тэнд бас сайхан миний ядраг маань эцэлэн манай хайргийн 3-т орж бас аймгийн хавас нэрийг гаргаж одоо улсын том даван дээр бас
морны хаяа гаргана гэдэг нь стерилдатаас миний анхны сайхан бахархал байлаа. Бас аймаг орондоос орж ирсэн бүр улсын чанартай ханууд тэгж орно. Тэгээс үлдээ үсгийн наадмууд засгийн газрын өсгөл наадмууд бас айг төрөө авч ирсэн. Тэгэхээр таны хувьд улсын наадмаар бас гал болж улсынхаа наадам сайхан орсдог гэж байна. Дээрээс нь ер нь танай одоо адуунууд ямар тамгатай байдаг вэ? Энэ тамганы бэлэгдлийн талаар таны хувьд бас юу гэж боддог вэ? Би одоо бас энэ моринд ороод бас хэдэн жил болоод тэгээс энэ тэнд бас найз нөхдөд маань яриа. Түлээ гал болж наадам хийвэл наадамд орж яасан гэдэг. Тэгээ бас наран шарга гэдэг нэг сайхан галтай. Ягаад наран шарга гэдэг гал өгсөн юм бол биднээс одоо наран урах нутгийн хөвгтүүд. Тэгээд наран урах зөвхөн хөвгтүүд. Тэгээд дээр нь вишин шарга сайхан хайрхныхаа ингээд өвлөж энэ сайхан хайрхнаасаас ивэл дор байдаг. Тэгээ өөрөө бас гуравт өөрөө сайхан шарга одоо хурдлуулдаг. Үний чи дээр вээс явнаас шарга хонгорд хурдладаг. Тийм учраас шарга гэж юу гэдэг наран шарга гэдэг галтай. Тэгээд бас гадаа маань бас манай сайхан олцоод байсан. Манай бод гişүн маань байсан. Тэгээ одоо тэр видео ярьсан манай гадаас одоо улааны хэрлэн гэдэг сайхан залуу миний найзын хөв. Тэр манай дээр мөн ирж сайхан айргас аймгийн алдарт байж цол авсан. Сайхан хурдан гоёнууд тэрээр ирж. Тэгээд дараа нь одоо манай сумын алдарт байж зөндөө миний уран уус хоёр алдарт авсан. Тэгээд ийм сайхан төвхтэй. Би манай тийм юу хан дээр үехэд онгон хав гэж байсан. Тэгээ одоо тамхтай байх ёстой маань аавынхаа намгыг бас юу ягаад дээр нөхцөлөд сар болгоод тэгээ нар сарн тамга гэдэг сайхан ном уншиж байгаа л тийм нар сарн тамга гэдэг сайхан юу гэдэг нар гэдэг сайхан илт хайрсан юутай нар сар гэдэг сайхан тамга гэдэг тэрийг сонгоод одоо сайхан тэрийг адуундаа дараад тэрийг тамгаараа одоо сайхан омгч байгаа шүү дээ. Одоо улсын наадмын зарлуулалт одоо гомсронгийн ихээс нар сарн тамгатай гэдэг миний өмнө л овгоос өмнө л одоо тооц явдаг. Тэгээрээ хахаад яа. Таны уйсан морь бүхэн сайхан хурдлах болтойгоо. За баярлаа. За сайхан телевизээ сайхан нэвтрүүлэг хийсэн та бүхний маш ажил хөдөлмөр сайхан өөдрөг сайхан байгаарай хүсье. Та бүхэнд эрүүл мэндийн хаз жаргал сайхан хүсье. Ажил хөдөлмөрт амжилт хүсье. Би тэр 78 оноос танилцж 79 он данхныхаа хүүхдийг төрүүлсэн. Тэгээд 5 хүүхэд төрүүлсэн. 4 хүү дараалан төрүүлсэн. Би тэрийн хувьд бол одоо хүүхдээ өвд их хүмүүжилтэй сурлага сайтай тийм л хүн болохын төлөө хүчин зүтгэж явсан. Миний хоёр том хүү хоёулаа дээд сургууль төгссөн. Хоёулаа онц дүнтэй төгсөж улаан диплом өвсөлж ирж байсан. Дараагийн хоёр хүүгээ бид хоёр хоёулаа хөдөө хослох нь зөв юм байна гэж малчин болгож гаргасан. Тэгээд хоёулаа аймгийн алдарт туяач өөрийнхөө амьдралыг залгуулад одоо ингэ явж байна. Бага хүүхэд маань бол охин хүү төрүүлсэн. Миний охин улсын их сургуулийн биологи ангийг төгссөн. Одоо дөрвөлж компани цэвэршүүлэх байгууламжийн ажилтаа давхар хоёр бизнес эрхэлдэг. 2 хүүхэдтэй сайхан амьдарч яваа. Хамгийн гол нь одоо хүүхдүүд маань хүмүүжил сайтай, өөрснөө эрүүл саруул, инг тунх, ажил хөдөлмөртөө үн цэнтэй ийм л байгаасаа гэж бодож явдаг. Улсын боловсролын байгууллагад 36 жил ажилласан. Ингэж явахдаа хүний хүүхдээр хүн хийхин л төлөө хүчин зүтгэж явсан да. Ингээд баруур цомд бахархал тав нэвтрүүлэгт манай 4-р маань Ахмад гомсруу ах маань оролцож байгаа. За тэгээд баруур цомд секретарын хамгаалах газраас дурсамж хадгалж байгаа. За дурсамжаа уншаад өгчээ тийм ээ. Дурсамж эрхэм хүндэд
Сүхтөр Жовгтой Гомсөрөн танд Монгол Эр цэргийн өдөр орчин цагийн зэвсэг түвшин байгуулагчсан 98 жилийн ойг тохиолдуулан Баруун Урд сумын засаг даргын тамгын газраас санаарсан зохион байгуулсан Баруун Урд сумын бахархал даавууд нэвтрүүлгийн хүндэт зочин Эрхэн Мав таныг орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр үр хөвгтөө өв дэгш хүмүүжүүлж залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж баяр хүргэж дурсамж хадгалуулваа. Өөдөө тэмүүлэн өндийж босч зогсохын цагт өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ. Өсхийн заяанд тэмүүлэн хүн болохын туцаагт өргөн хорвоог мэдрүүлж ухаанд суулгасан аав минь ээ. Баруун Урд сумын засаг даргын тамгын газар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр. За өнөөдөр одоо манай энэ багаас та сайхан бахархалт аваа сайхны төрөг явуулж байгаа Баруун Урд сумын тамгын газар болон Баруун Урдын 4-р багийн засаг дарга болон түүний ажлын албаныханд ажлын өндөр амжилт хүсье. Телевизийн хамт олонд гэсэн ажилтны өндөр амжилт хүсье. Та бүхэндээ эрүүл мэндийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.